цадаа ирээ шалгасан. Миний регистрээр шалгаад асуудалгүй байна гэж явж байхыг өчигдрийн бичлэг дээрээс харсан. Тэгээ одоо би хоёр хүүхэд ихэд дансыг хаалгачихад би хүүхдээ хамгаалж чадахгүй тэ би өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд үгүй энэ амьдрсан бүхэл хугацаанд Монгол улсын хуулийг ягштал баримтлсан. Одоо гэдэг би цааш яагаад Монгол улсын хуулийг дагаж Монгол улсын хуулийг баримталж ажиллах ёстой гэдгийг ойлгохгүй. Би зүгээр хүмүүсийг хохирж хайж чадаагүй байхгүй юу? Нийтийн эрх ашигын төлөө явсан байхгүй юу? Тэгээ тэрнээс бол чамд ямар ч хамаагүй шүү дээ. Надаа ямар ч хамаагүй. Тий. Миний хүүхдүүдэд бүр хамаагүй. Энэ хоёр хүүхэд насанд хүрсэн байсан мэт энэ 10 нас ч хүрээгүй 5 настай том нь. Тэ. Одоо тэгээ би аргаа бараад хэрвээ миний хүүхдүүдийн дансыг нээгээд өгчөөч гэж би дугуулах юмчээс гуйж байна. Тэ. А нээхгүй бол би одоо надад айгүй болсон сэтгүүлч нар ингээд зэрэг ярилцлага авъя гэдэг байгаа байхгүй юу? Би тэг хүн болгонд ингээд нөгөө ярилцлага өгч чадахгүй. Тэгээд гэхдээ би одоо их чинь юм байхгүй юу? Сая та 296 сая гэдэг хүн уншиж штэ. Би өмгөөлөгч хөлсөлж авахд энэний 10% үнийн дүнгээр би өмгөөлөгч авна. 26 саяар уу? 296 сая. Тэгэхээр 30 сая. Тэгээ 30 саяар нь өмгөөлөгч авах нь. Өмгөөлөгч нар энэ хэрэг дээр ганцаараа орж чадахгүй. Яг гэвэл одоо энэ хэрэг дээр ялагчих юм бол тэр өмгөөлөгчийн одоо өөрийнх нь карьерт ингээд айгүй хар толгой үүсч магадгүй болох гэдэг байгаа байхгүй тийм. Тэгэхээр би зөндөө олон өмгөөлөгчөөс гүйж асуусан. Намайг өмгөөлөд өгөх боломж байна уу? Бид гурыг өмгөөлөд өгөх боломж байна уу гэдэг. Ямар ч өмгөөлөгч би ганцаараа орж чадахгүй. Фермерээ орё гэдэг. Фермерээ орохоор 40 сая. Гэхдээ би ингээд шүүхтээ эргэлзэж байгаа байхгүй юу? Би эргэлзэж болох уу гэж. Болно шүү дээ. Чи хардах хэрэгтэй байгаа шүү дээ. Үндсэн хуулинд чинь хардах хэрэг байгаа шүү дээ. Чинд бодлоо. Үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Шүүгч надад шудрах шийдвэр гаргахгүй байх гэж би хардж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл миний энэ хэрэгт хамаагүй хоёр хүүхдийн дансыг хаачиж штэ. Тэгэхээр би дахиад одоо бараг 300 сая төгрөгийн би ингээд нөхөн төлөх эрсдэлтэй болчихлоо тийм үү? Дээр нь дахиад шүүгч аваад өмгөөлөгч аваад дахиад 40 сая төгрөг гаргах юм бол миний хоёр хүүхэд энэ дансаараа төлөх юм байна. Та сая харлаа тийм үү? Тийм байна, тийм байна. Хүүхдийн ч мөнгөийг авах юм байна шүү дээ. Хүүхдийн мөнгөөр төлөх юм байна. 100,000 төгрөг өгдөг сарынх нь. Тий. Энэ 300 сая төгрөг гэдэг чинь одоо Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох юм бол энэ 30 орчим жилийн бараг ийм тийм шүү дээ. Тийм шүү дээ. Авах мөнгө шүү дээ. Тэгэхээр миний хүүхэд өнөөдөр 2 настай 32 настай байхад би энэ өрийг төлж дуусна гэсэн үг багхгүй 33 настай байхад. Тэгээд одоо гэхдээ яг би энэ дээр одоо ямар нэгэн хэрэг үүсгдэг ч юм уу те одоо танд ийм юм ярьлаа ингэдэ тэглээ гэд тэгвэл би одоо гайхгүй. Тэ одоо би үнэхээр гайхгүй. Би өөрийнхөө төлөө байсан бол хамаа алгаа. Тийм шүү дээ. Миний хэргийг миний дансыг нээ гэж хэлээгүй шүү дээ. Хоёр хүүхдийн маань дансыг яарна хаачих юм бэ те. Одоо бид гурав биш тэгчээ. Би бодвол ингээд хятад амьдардаг. Хүүхдүүдэд айлт суулга болж исэн. Одоо би Монголд ирээд хоёр хүүхдийг ингээд явахаар надад яг ингээд айлаар орон гэрхүү ингээд хүүхдэд дагуулаад тинээ явж байгаа хүн шиг мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгээд мөнгө байхгүй. Би энд бизнес байхгүй. Би бүх юмаа орхиод бүх юмаа энэ Монголд амьдралаа одоо дуусгаад гэх юм уу та тий би хятад ажиллахаар явсан хүн байхгүй юу. Тэгээ одоо би ийм л нөхцөл байдалд орцсон. Тэгээд одоо юу хийхээ мэдэхгүй байна.